түрүүний л хэлсэн зүйл. Энд бол мэдээж төр засгийнхан тэр улс орны хөгжил нь ямар байгаа юм? Шийдвэр гаргагч нар нь нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн салбар хоорондын бодлогыг яаж гаргаж байгаа юм бэ гэдгээс маш их зүйл хамаарж байгаа. Би зүгээр яг энэ магадгүй баг зэргийн одоо асуудалч болж магадгүй. Юу гэж юм гэхээр бид нар шийдвэр гаргагч нар маань юу гэж ярьж байна гэхээр орчны бохирдол одоо их байна. Тэгээд одоо энийг дагаад хавдар үүсчин тэгээ бид нар хавдрын имлэг барьмаар байна гэдэг ийм асуудлуудыг ярьж байгаа. Тэгэхээр зөв нь бол юу гэж ярих ёстой вэ? Тэр хорыг тэр одоо хавдрыг үүсгээд байгаа хүчин зүйл те дотоод болон гадаад орчны тэр одоо бохирдлыг яаж бууруулахын тэрний эсрэг нийгмийн эрүүл мэндийн ямар хариу арга хэмжээг салбар хооронд хамтарч ажиллаж бид нар бий болох юм бэ гэдэг зүйлээ ярих ёстой. Тэгээ энийг би юутай холбож хэлэх гээд байна гэхээр улсын төсөвтэй холбож хэлмээр байгаа. Нийгмийн эрүүл мэндэд зарцуулах төсвийг одоо 26 оны төсвийг 240 тэрбумаар эрүүл мэндийн яамнаас санал болгосон. Гэтэл энийг шууд 120 тэрбум болгож хасж байгаа. Тэгээ энэ дотор юу байдгүй гэхэл олон төрлийн одоо тандалт судалгаанууд, халдвар төвчний тандалт судалгаа, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний одоо төлөвлөгөөнүүд гэдэг энийг санхүүжүүлэх мөнгүүдийг шууд хасаа ичдэг. Тэгээ юу л анхаарал байна гэхээр нөгөө эмнэлгийн тусламж үйлчлэхэлгүй. Гэхдээ би эмнэлгийн тусламж үйлчлэхэд байгаа нөгөө барьцах гэдэг юм уу, тийм утга ерөөсөө биш. Өнөөдөр Монгол хүмүүсийн дундаж наслалт одоо нэмэгдэж байгаа. За тэгээд тусламж үйлчлэгээ сайжирч байгаа. Энэ бол манай нийгмийн эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчлэгээ сайжирч байгаа шин технологи нэвтэрж байгаагийн үр дүнд одоо эмчилгээний арга технологи нэвтэрж байгаагийн үр дүнд бас одоо олон хүний одоо амь насыг аварч байгаа. Гэхдээ бид нар өнөөдөр нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл гэж ярьдаг мөртлөө төсвийг харахад л ингээл нийгмийн эрүүл мэнд тэр тандалт судалгаа бид нар хэрэггүй. Өнөөдөр агаар очноо тандалт судалж байгаа энэ бохирдол энэ өрөөнд дотор дотоод орчны агаарыг хэмжиж байгаа ямар газар байгаа юм? Ерөөсөө байхгүй. Тэр төсөв нь хаана байгаа юм? Тавигддаг мөртлөө тэрийг одоо бүрэн гүйц зарцуулдаг ийм зүйл ерөөсөө байхгүй. Би бас яг тантай санал нийлж байна. Яагаад гэвэл ингээд хараад байхад бид нар ийм өвчл нэмэгдлээ гээл орныхоо тоог нэмэгдүүлээл те одоо ингээд эм дарааныхаа мөнгийг нэмэгдүүлээд тахаас урт хугацаанд шинжлэх ухаанчаар тооцоо судалгаатай төлөвлөгөөтэйгээр энэ өвчлөлийн суурь шалтгааныг бууруулахад тэр одоо яг мөнгөө зарцуулахгүй бол энэ нөгөө орны тоо чинь улам л нэмэгдээд өвчтөе үний тоо улам л нэмэгдээл өвшөөл одоо эдийн засгт дарамт болол дахиад бүр эмнэлэг барих тухай асуудал болоод байна шүү. Тэгэхээр нэг тийм бодлогоо зөв гаргахгүй яваад байгаагийн гор нь магадгүй өнөөдөр ингээ гал унтраагаал байгаа боловч 5-10 жилийн дараа бүр урхагтай байдал руу орох байх та. Ерөөсөө иргэд яг энэ зөвхөн Монголд байдаг асуудал биш л дээ. Иргэд юугаар эрүүл мэндийн салбарыг юугаар үнэлдэггүй гэхээр эмнэлгийн тусламж үйлчлэгээр илүү үнэлээд байдаг байхгүй. Эмнэлэгт очиод тэнд одоо очиртоо, тэнд одоо бухимдалтай байвал эрүүл мэндийн салбар бүхэлдээ муу байна гэж. Гэтэл эрүүл мэндийн салбар гэдэг маань түрүүн хэллээ. Эмнэлгийн тусламж үйлчлэгээ гэдэг чинь тэр эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлийн 20%. Тэгээ бусад хүчин зүйлээ бид нар анхаарах шаардлагатай. Тэр зам тээвэр, байгаль орчин юу гэдэг нь те. Салбар дундын бүр энэ цогц асуудал. Салбар дундын асуудлыг шийдэж бид нар одоо эрүүл мэндийн асуудлыг ярих хэрэгтэй.